Амар минь байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ амар минь байцгаана уу гэдэг асуултын сонирхолтой бодовчтой юм. Биднэрт иймэрхүү нэгнээсээ энэ асуулт асуух боломж гарч байгаа тэр асуулт асуух тэр мөч болгон биднэрт буцаагаад өөрийгөө чагнах, өөрийгөө анзаарах, яг үнэхээр би ямар байна гэдгээ шалгаж үзэх, пульсээ мэдрэх тийм гой боломж гардаг, тийм мөч байгааг хэдүүлээ чадах хэмжээрээ санах хэрэгтэй. Тэгээд хин нэгэн найзууд маань, гэр бүлийнхэн маань өдөртөө ингээд өглөөнөөс оройолтол ингээд ярьж байхад хүнтэй мэдлэх тоолондоо тэр хүн буцаага танаас сайн байна уу, амар байна уу, сонь сайхан юу байна гэж асуухт нь тэр асуултыг нь өөрийнхөө хатгалгаа болгож ашиглаж сурахыг би айгүй хичээж байгаа. Тэгээ энэ маань өөрөө буцаагаад буддизмын бас өөрийгөө сонор соргог байх, mindfulness гэж ярьдаг тийм ээ. Одоо энэ мөчтөө байх арга барилын нэг байгаа да. Тэгээ бас миний бас нэг шинээр бас энэ чиглэлээр ашиглаж байгаа нэг арга нь би гар утсан дээр ч юм уу цаг дээрээ хэрвээ ижил тоонууд гарч ирвэл бас тэрийг бас өөрийнхөө сануулга болгож ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо яг жишээ нь 13 цаг 23 минут болж байна. Тэгээ би яг 13 цаг 13 минутаас цагаа анзаарсан. Яг тийм давхцсан тоо гарч ирэх үед бэлэг тэмдгийн асуудал бас байгаа бах. Гэхдээ тэрнээс гадна илүү би болохоор юу гэж ашиглаж яах вэ гэхээр энэ 13-13-ыг харангууд би ой эн чинь нөгөө нэг амьсгалах цаг нь болж шүү. Гүнзгий амьсгаа авч өөрийгөө чагнах цаг нь болж шүү. Сануулга болгож ашигладаг зүйл болсон байгаа. Тэгээд таад бас оролдож үзээрэй. Хүн өдөрт 20 мянган амьсгал хийдэг. Дунджаар ихэнх хүмүүс нэг 16 минутанд 16-аас 18 амьсгалдаг байна. Тэгээд тэр 20 мянган амьсгалтын ихэнхийг бид нар буруу дутуу амьсгал хийдэг байна. Тэгээд амьсгал гэдэг бол бидний мэдрэлийн системээ удирдах чадах цорын ганц зэмсгүүдийн нэг байгаад байдаг. Аюу эвтэхнэр хаан ч юутай ч ямар ч нөхцөлд хизээч ямар ч юм ашиглахгүйгээр өөрийнхөө мэдрэлийн системээ тайвшруулж чадах, өөрийгөө зөв цэг дээр авчрах, эрүүл мэндтэй хийж болох хамгийн том хөрөнгө оруулалтын нэг нь амьсгал. Тэгвэл тэр амьсгалыг яаж өдрийн турш маш олныг тийм ээ 20 мянгаас ядаж нэг 500-ийн зөв амьсгалдаг болчих вэ. Тэгээ тэрний нэг арга нь энэ байгаа шүү. Тэгээд аюу сонирхолтой. Тэгээд хүн гэдэг амтан тгээ ихлэнгуут би одоо 10-10-ыг ажилтдаг болсон, 11-11-ыг ажилтдаг болсон, 12-12-ыг, 13-13 гэх мэт өдрийн турш бараг цаг болгон тэр мөчийг харах тийм гоё даталтай болсон байгаад байгаа. За өнөөдрийн подкаст дээр хэдүүлээ би саяхан Монгол явж ирсэн тухайга ярих сонирхолтой байна. Яа гэвэл тэнцэнс би бас яг олон юм анзаарлаа, ажиглалаа, сурлаа. Хад мэдж байгаа бол би улиралдаа нэг удаага Монгол явж байгаа. Тэгээд Монгол руу ойр орхон өмнө нь бол би Сингапурт амьдардаг байхдаа бараг сар болгон эсвэл 2 сарда нэг удаа явдаг байсан. Одоо болохоор би улиралдаа нэг удаага явж байгаа. Лондон яхахгүй зайн илүү хол. Тэгээд нисч очихын тулд өөр улсаар заавал дайрна. Тэгээд тэр нийт аяллаа хугацаа маань нэг дахин урт болсон тийм. Сингагаас Монгол ороход нэг 10 цагт багтаж орчиж болдог байсан бол одоо аялал голоор нь Стамбулаар, Франкфуртаар ч юм аялал нэрэнд амжсан. Жохон урт болдог болчихсон. Тэгэхээр ойр орхоо очиж чадахгүй байгаа. Тэгтээ би буцаагаад бас чадах хэмжээгээр очиж байгаа. Тэгээ сая 3 сарын сүүлээр 4 сарын ихээр Монголд очсон. Тэгээ энэ тухайга яриа гэж бодлоо. Айгүй гоё аялал болсон. Яг л 7 хоногийн зайтай явсан. 7 хоногийн зайтай л угаасаа явдаг байгаад байгаа. Тэгээд таад мэдж байгаа би ер нь бол ажлаас болоод бас айгүйх аялдаг хүн. Тийм ээ нэг жилдээ нэг дунджаар 80-аас 100 нислэг хийдэг. Энэ бас багассан тоон. Тэгээд тийм болохоор бас зоргоороо тийм удаан Монголд байж чадахгүй. Уулын хүсдэг бол Монголдоо нэг 2-3 сар амьдмаар байна. Гэхдээ боломж нөхцөл нь одоохондоо тэгж бүртэйг байгаа. Аяанда тэгнэ гэдгээ бол мэдж байгаа. За тэгээд Монголд бисээ очиод юу яаж үзлээ. Би явсныхаа дараа би таад өмнө бас хэлжсэн ямар нэгэн тийм нэг хүн иймэрхүү том experience том юмд оролцсныхаа дараа тэргээ дүгнж бичүүл зүгээрээ тэгээ би сонгоцсонд явж байхдаа өөрийнхөө ер нь би Монголд юу болов гэдэг тухай өөрөө ингээ бичиж үзлээ. Тэгээ юу болоод өнгөрчив яач юу гэд.
За зүгээр яг эхлээд headline буюу одоо чухал зүйлүүдийг нийлэхэд би сая Монголд нэг том чуулга уулзалт бид нар зохион байгуулсан Mom 2 гэдэг конференсийг бид нар зохион байгуулсан байгаа. Тэгээд тэрнээс гадна би хийдэг байдлаараа баахан л уулзалтууд бүх зүйлийг хийсэн. Тэгээ бодоод үтсэн чи би нийтдээ тэр чуулга уулзалтанд болон миний сургалтуудад суусан хүмүүсийн тоо нэг 1100 хүмүүс байсан байгаа. Тэгэхээр тэнд болохоор нэг 1100 хүмүүс тийм ээ. Чуулга уулзалтанд 1000 ээж ирсэн. Дээр нь би нэг 40 хүнээс 50 хүнээс сургалтанд нэг дахиад нэг 50 хүнээс бараг 1100-аас сэтэрсэн мэ 70 хүнээс сургалтанд тэлтэнд ч болсон байх хэвээр. 2-3 тийм сургалт групп сургалтуудыг хийсэн байгаа. Тэгээд эдгээр нь нийлээд нэг 1100-д авсан хүмүүс. Тэгээд тэрнээсээ гадна гэхдээ би яг ингээд ганцаарч уулзсан хүмүүсийн тоогоо гаргасан чи би 80 хүнтэй уулзсан байгаад ганцаарчилж уулзлаа. Тэгээ зарим нэг нь 10 минутын уулзалт, зарим нэг нь 3 цаг 4 цагийн уулзалтууд янз. Гэхдээ ямар ч байсан би нэгээр ингэж ганцаарчлсан уулзалт харангууд 7 хоногийн хугацаанд би 80 хүнтэй уулзсан байна. Тэрэн дотроо би 16 байгууллагатай уулзалт зохион байгуулсан байна. Тэгээ хүмүүс нь тэр байгууллага дотроо орчиж байгаа шүү хүмүүсийн тоон тий. Ийм аялал болсон. За тэгээд би 7 хоногийн хугацаанд өдрийн цагаар нь би амралтын өдрүүдээр ч гэсэн хагас бүтэн сенаар ч гэсэн дандаа уулзалт ажилтаа явсан. Тэгээд энэ нэмийг хийх боломж ийм гоё азтай хүн гэдгээ би бол аюу таньж байгаа. Тийм ээ. Яа тэгэхээр энэ олон хүний хүсдэг амьдралын хэм маяг нэг аюу зугаатай утга учир бүхий хэм маяг гэж бодож байгаа. Очоод тэр 7 хоногийн хугацаанд би ямар гоё юм сурах боломж гарсан. Ямар гоё хүмүүстэй иргэн холбогдож юу болж байгааг мэдэх, шин мэдээллийг авах, шин юм сурах, мэдлэлцэх тийм ээ. Зүгээр хүнтэй өнөөдөр нэг богино хугацаанд ч гэсэн холбогдож тэр цагийг тэр энерги, тэр анхаарлыг хөрөнгө оруулах тийм гоё боломж олдож байгаа нь бол айгүй гоё зүйл. Тэгтээ бас яг нөгөө талдаа энэ нь маш их энерги шаардсан зүйл тийм ээ. Тэгээд ийм болсон. Тэгэхээр би амралтын өдөр болгон хийх юмнуудаа хийдэг байсан, ажлууд ажилласан. Тэгэн гутаа оройн цагаар нь би Лондоны ажиллаа хийнгууд Лондоны цагийн хуваараас болоод өглөөний би 3 цаг, шөнийн 3 цаг, 4 цаг хүртэл бас ажилдаг байсан гэсэн үг. Тэгээ шөнийн 3 цаг, 4 цаг хүртэл ажиллаад би маргааш нь өглөө бүр тийм ажиллаа өөрөө зохицуулах боломжоо ашиглаад ихэнх тохиолдолд 10-11 цаг хүртэл унтчаад тэгээд ажил руугаа өдрийнхөө Монголын ажил руу орж ирсэн. Тэр ийм цагийн хуваартай юм болсон. Миний нойр бол өстой үнэхээр авах юмгүй болсон тэр хугацаанд байхдаа. Тэгтээ бас авах юмгүй болсон гэдэг дээр бас нэг хэдийн хэлнэ. Тэгсэн тэгээд би согтууруулах ундаа бол пив уух гэдэг бол зөндөө хийсэн, хангалттай хийсэн. Дасгал хөдөлгөөнөө би тим сайн хийж чадаагүй. Тэр 10 хоногийн хугацаанд би 2 удаа дасгал хийсэн. Саунда тэгтээ айгүй гоё 2 удаа 3 удаа орч чадсан. Нэмэлт бүтээгдэхүүнээ зөв ашиглаад хэдийгээр ийм гормонд байгаа ч гэсэн миний бас нэг өөрөөсөө нэг анзаарч чадсан зүйл нь миний бие суурьтынхэн ямар гоё болцсон бэ гэдгийг анзаарч чадсан. Яа тэгэхээр тийм ачаалтай байсан ч гэсэн би өвдөөгүй, унаагүй. Тэгээ хамгийн гол нь би уулзалт, хурал янз бүрийн юмд орж явахдаа миний тархитлогоо маань 100% ажиллагаатай байж чадчихсан. Би ерөөсөө нойр дутагдaltaгаасаа болоо бодож чадахгүй, үүлэн байх, мэдрэмж байхгүй, тунгалаг байдлаар юмыг харж ойлгож мэдэж мэдээллийг ойлгож мэддэг зүйлээ илэрхийлж чадж байсан. Тэгээ энэ болгон дээр би бас өөрийнхөө биеинд аюу талархаж бас миний нэг хийж байгаа энэ амьдралын маягийн зүйлүүд чинь зөв хөрөнгө оруулалт зөв чиглэл рүүгээ явж яах гэдэг тэр гой баталгаа надад гарч ирсэн байна. Тэгээ миний нэг өмнөх подкастыг үзсэн бол би энэ ер нь би юу хүсэж байгаа энэ амьдралын маяг миний арга барил нь юу юм бэ онцлогийн тухай ярьсан байгаа шүү. Тэрний юу гэхээр би ерөөсөө туйлширсан гормыг амьдралдаа хэрэгжүүлмээргүй байна. Гэхдээ би хэлдэг хийж үсхийн тулд эхлээд туйлшрах хэрэгтэй, тэгж яагаад нормалтах хэрэгтэй. Эцсийн зорилго нь болохоор яахыг хүсэж байгаа вэ гэхээр би жирийн амьдралаар амьдрмаар байна. Тэгэх хугацаанд би яаж эрүүл мэндэ болон насаа ухраах мэтийн өндөр тийм хэлбэрийг өндөр үр дүнг амьдралдаа тийм гоё өндөр үр дүнг авчрах вэ гэдэг нь яаж байгаа. Өөрөөр хэлбэл шоуддаг мөртлөө эрүүл байх. Магадгүй хэрэгтэй үед зарим нэг нөхцөл тэр үед нойр дутуу байсан ч гэсэн амьдралд идэвхтэй оролцоо утга учир бүхий аз жаргал амар мэндийг гаргаж авч чаддаг байх, бүтээмжийг үүсгдэг байх. Эн чинь өөрөө тэгээ урт хугацаанд тэр хийх чадвартай байх чинь миний зорилго байдаг. Тэгээс биш өнөөдөр амар туушрангуудаа идж байгаа ууж байгаа хоол хүнс болгоно анзаараад
нойр гингуудаа би хэдийгээр нойронд ихэнх хүмүүсийг бодвол шашинлаг дайрдаг ч гэсэн би шөнийн 1 хүртэл суух үедээ суун, 4 хүртэл суух үедээ суун, оройрт унтууд чинь өглөөрт сэрх хэрэгтэй бол сэрнэ. Амьдралын маягт бас нийцүүлсэн ч гэсэн буцаагаад би өндөр үр дүнтэй, өндөр чанартай, хангалттай нойр эдгээлтийг би эндээ үүсгэж чаддаг. Энэ амьдралын маяг руу явж байгааг битгий мартаарай гэж хэлмээр. За тэгээд Монгол явсантай нэг холбоотой нэг гоё мэдээ. Тэгээд та нөгөө инстаграмаар дагдаг бол мэдэх байх. Хэрвээ дагддаг бол намайг инстаграм дээр дагаарай. Би инстаграм дээр сонирхолтой бас агуулгуудыг тэг бас ерөн зүгээр л өөрийнхөө амьдралын маягийн сторинуудыг хийж үзүүлдэг байгаа. Тэгэхээр магадгүй энэ YouTube видеонуудын голоор энэ подкаст сонсож байгаа энэ хугацаануудын голоор око ер нь юу хийж яаж явдаг хүн юм гэдэг дээр харийг үл бид тэр Instagram дээр хийж байгаа үзэж байгаа юмнуудаа дандаа тавьдаг байгаа. Тэгээд Instagram дээр миний нэг зарласан зүйл нь юу вэ гэхээр та хэд миний балиор өдрөг ботнигийг бол угаасаа мэдж байгаа. Ном гараад одоо 2 жил болж байна тийм ээ. Ашгүй одоо сүүлийн үед бас хүмүүс энэ номны утга учирын хэлэх гээд байгаа үндсийг одоо сүүлийн үед хүмүүс жоохон анзаарч тэгээ ойлгож эхэлж байгаа болов гэсэн юм анзаарагдаад байгаа. Сүүлийн үед маш олон хүмүүс яг энэ сургамжуудын дотор байгаа энэ ишлэлүүдээс хүний амьдрал аягүй чиглэлийн юмнууд аягүй гарч ирж байна гэж хэлдэг байгаа. Тэгээд энэ ном бол энэ ботник нь бол амьдралын түлш гэдэг байгаа. Тэгээ би ерөөсөө өөрийнхөө амьдралд сүүлийн олон жил цуглуулсан сургамжуудыг аваад энгийн байдлаар маш хөнгөн уншихад амар байдлаар ингээд графиктайгаар манай жавха битээр ингээд ном бий болгосон байгаа. Тэгээ дотроо нэг оролцоогоор 100 ширхэг тийм 96 ширхэг юм байна шүү. Бас яг 100 хүрээгүй юм байна штэ. 96 ширхэг амьдралдаа миний сурсан сургамжуудыг энэ маш энгийн байдлаар хүргэсэн байгаа. Жишээ нь 59 дээр ингэж бичсэн байна. Таны амьдралд ардаа үлдээх хэрэгтэй зүйл юу байна вэ гэж. Харамсал, магадгүй буруу сонголт, зүрх шархлуулсан салалт, болгоомжгүй хэлсэн үгс, хоцроод алдсан боломж. Энэ бүхэн одоо бидэнд нөлөөлөх боломжгүй болсон. Тэрийг нөлөөлүүлээд байгаа нь таал өрөө. Дурсамж төдий бодол, өнгөрсөн тохиолдсон зүйл. Ирээдүг рүү урагшлахын тулд хойш чангаадаг зангуунаасаа салж сурах хэрэгтэй гэдэг ингэж би энэ хэсэгт бичсэн. Энэ аюул чухал сургамж тийм ээ. Бид нэр дандаа яадгүй гэхээр өнгөрсөн цагийн айцыг ирээдүйн цаг руугаа сүүдэр болгож оруулж ирдэг. Тэгээд тэр маань хэдийгээр уулын сургамж болгоомжлын үүргийг гүйцэтгэх гэж байгаа юм шиг орж ирдэг ч гэсэн яг үнэн эрэхтэй ирээдүйн урагшаа зөв чиглэл зөв сонголтыг бодож явхад ерөөсөө эргээр нөлөөлдөггүй ихэвчлэн сөргөөр нөлөөлдөг зүйл байв. Тэгэхээр өнгөрсөн цагаас зангуунаасаа салт сур гэдэг энэ бичмээ. За тэгээд энэ удаа Монгол явахдаа бид нар яасан бэ гэхлээр яаж чадсан бэ гэхлээр Монгол явсан бас нэг шалтгаан бол балиор өдрөг бот 2 маань хэвлэлтээс гарсан байгаа. Тэр ийм ганган, ийм гоё өнгөлөг 2 дахь номоо сая хэвлэлтээс бид нар гаргаж авсан манай багийн зөвхт. Тэгээ бид нар MAM 2.0 конференц дээр яг хэвлэлтээс авчираад хүмүүс танилцуулсан байгаа. За номны хувьд энэ удаа болохоор балиор өдрөг бот 1, бот 2 гэж байгаа. Тэгээ бот 2 нь болохоор энэ нь болохоор амьдралын төлш байгаа бол энийг нь би амьдралын хөтөч гэж бид нар нэрлсэн байгаа. Ялгаа нь юу вэ гэхээр төлш гэдэг утгаараа танд яг хэрэгтэй тэр нэг бодлуудыг, санамжуудыг, сургамжуудыг энэ чинь агуулсан байна. Хөтөч гэдэг утгаараа таныг бид нар 100 өдрийн хөтөч программыг энэ номонд бид нар оруулсан байна. Өөрөөр хэлбэл миний өөрийнхөө тэр нөгөө саяны ярьсан тэр амьдралын хэм маягтаа ашигладаг арга барилуудыг одоо чинь энэ хуудсыг харах юм бол өдөр 2 гэдэг чинь. Өмнөх номоо бодвол үг гэллэг агуулга нь илүү их байгаа, арай жоохон зузаан ном болсон байгаа, илүү мүлжлөхтэй гэж хэлж болно. Идэвштэй, идэнштэй ном гэж хэлж болно. Тэгээд энэ дотор би өдөр 2, өдөр 3 гэдэг ингээд хуудас болгоно нь өөр ингэсэн онцлог бас дахиад манай жавхаа маань энэ графикийг бүтнээр нь үүсгэсэн байгаа. Гоё юм сануулах юм сонирхолтой монгол хэл дээр бид нэр ийм гоё оригинал энэ гоё график суурилсан ийм мэдээллүүдийг хажуугаар өдөр болгонд нь өгөөд одоо энэ надад миний хамгийн дуртай график нь одоо чинь энэ байна. Тэгээд хажууд нь тэр тухайн өдрийнхөө танд зориулсан зүйлүүдийг танилцуулж байгаа. Би тэгээ номны танилцуулга дээр бот 2-оо та бүхэн танилцуулах болно, орж үзээрэй.
Монгол бүх дэлгүүрүүдээр тавигдсан байгаа. Гадаад амьдарч байгаа хүмүүс маань харамсалтай нь бид нар гадагшаа энийг явуулж чадахгүй байгаа шүү. Монголоос бас яг тэгж номыг тэгж гадагшаа тэгж захиалгаар явуулдаг үйлчлэгээнүүд одоохондоо байхгүй байгаа бидний мэдхээр. Тэгээд харамсалтай нь одоохонд тэхгүй байгаа. Тэгтээ утахгүй яана. Би энийг бол Amazon дээр PDF-ээр Kindle хувилбараар оруулсан байгаа ботныг утахгүй би магадгүй бот 2-ыг гэсэн Kindle хувилбараар оруулна гэж бодож байгаа. Тэгтээ 100 өдрийн юмар энэ номоо гаргаж авах бас гой боломж энэ аяллаар хийж чадсан байгаа шүү. Тэгээд 2 дахь ботоо гаргасан. Манай багийн зүгээс бид нар аль хэзээ 3 дахь бот дээр бас ажиллаад эхэлчихсэн байгаа. Ажлаа хэдэн сар болж байна. Тэгээд энэ ондоо багтааж 3 дахь ботоо бас гаргана гэж бодож байна. За тэгээд ийм ажил хийсэн. Mamade компанийнхаа Mom Conference 2.0-ыг хийсэн. Би бас Instagram дээр энэ талаар тавьсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Mamade багийн удирдлагын багийн мундаг бүсгүйчүүд байгаа. Тэгээ энэ бүсгүйчүүд чуулга уулзалт зохион байгуулна гэдэг бол ерөөсөө амархан ажил биш. Тэгээ тэрэн дотор мянган хүний юмыг үйл ажиллагааг зохион байгуулна гэдэг бол аюу хэцүү. Тэгээ нэг ойролцоогоор яасан бэ гэхээр мянган ээжүүд үн төлбөргүйгээр ирж оролцсон. Энэ үйл ажиллагааг мэдээч хэрэг үн төлбөргүй болохын тулд 20 байгууллага энэ үйл ажиллагааг дэмжиж орсон ба энэ дотор ТЭСО орж ирсэн, МОНС орж ирсэн, Монголын мундаг энэ корпорациуд зайсан хийл орж ирсэн. Манай Тэнүүн Шарк өөрөө бас орж ирээд дэмжиж тэгээ бас өөрөө бас ихтгэл тавьж өгсөн байгаа. Тэгэхээр 20-од ийм спонсор байгууллагууд орж ирсэн, 30 спикерүүд байсан, ихтгэл тавьсан мундаг Монгол бүсгүйчүүд гайхширмаар, бахархмаар амьдралынхын түүхийг сонсоод суугаад баймаар тэдний явж үзэж харсан сургамжуудыг хуваалцмаар тийм мундаг бүсгүйчүүдтэй оролцож илтгэлээ тавьж өөрийнхөө амьдралын сургамжууд бусдад зориулсан одоо зөвлөмжүүдээ мэдлэгээ хуваалцсан тийм болсон үйл ажиллагааг Mamade-ийн удирдлагын багийн 10 бүсгүйчүүд удирдаад араас нь бусад ээжүүд нь дэмжиж өста мундаг үйл ажиллагааг явуулж чадсан 2 гоё артистууд ирж тоглолт хийсэн. Би community building гэж ярьдаг тэрний үсэн гэхээр юм хотлыг бий болгоо, сонирхлын дагуу хүрээллийг бий болгоод тэрэн дотроо хүмүүсийг идэвхжүүлж авч явах гэдэг бол миний ерөөсөө нэг хийдэг ажлуудын нэг. Тэгээд тэрнийхээ хүрээнд би 20 жилийн өмнөөс л Монгол стартапын community буюу тэрний хүрээллийг бий болгох, тэр хүмүүсийг цуглуулж тэднийг нэгтгэх ажлыг хийдэг байсан. Тэгээд би тэр талаар олоос ч гэсэн олон Малайзийн community-г босгож байсан, Сингапурт community-тэй ажиллаж байсан. Ингээ явж ангууд энэ ээжүүдийн community бол миний харсан хамгийн эрч хүчтэй community-ийн нэг байсан гэж би одоо 100% хэлж чадна. Чуулга уулзалтанд оролцож байхдаа өглөөний 11-аас оройны 7:30 хүртэл 10-аас 7:30 хүртэл тэр ирч хүчтэй, тийм одоо өлсгөлөн, энергитэй, эерэг байдалтай, балиар өдрөг тэр үйл ажиллагаанд оролцож чадчихсан тэр ээжүүдийг хараад бол үнэхээр юм хиймээр, юм өгмөр, өшөө яаж энэ хүрээллийг өшөө хүчрхэг болох уу гэдэг дээр бүр тийм цэнгэлж өгсөн тийм хүмүүсийн цуглараан болж чадсан. Тэгээд дараа жилийнхийг би аль хэзээ одоо бүр 50 сууч чадахгүй өөрөө дотроо яаж тэр дараа жилийн ээжүүдэд зориулсан чуулга уулзалтыг өшөө үнцэнтэй, өшөө сонирхолтой, өшөө бодит үр дүн гаргаж чадсан илүү агуу том зүйлийг хийж болох уу? Энэ өөрөө буцаагаад зүгээр нэг бидний манай нэг компани үйл ажиллагаа биш, энэ бүр яах харахгүй Монгол дахь ээжүүдийн гэртээ хүн асарч суудаг хүмүүсийн амьдралд маш том импакт үр нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагаа юм байна гэдгийг бол таньж чадаад тэгээд энийг одоо өргөжүүлмээр байна. Энийг зөвхөн Монголд өргөжүүлэхээс гадна миний хийх ёстой ажил чинь, миний энэ чи орлож ирэх ёстой үнц нь үзэл бодол чинь яаж энийг өөрөө олон улсад гайхуулж, олон улсад энэ жишээг аваачих уу? Европын хөгжлийн банк, Дэлхийн банкныхны энэ яг энэ чиглэлийн, энэ нийгмийн хүрээлэл чиглэсэн олон үйл ажиллагаа олон улсад хийх гэж оролцсон оролдлогууд маш их мөнгө зарцуулсан байдал аюух байдаг. Тэгвэл яг тэрний шийдэл нь Монголд бий болчихсон байгаа. Энийг хэтлээ яаж гаргах уу гэдэг дээр анзаарсан ийм гоё үйл ажиллагаа болсон. За тэгээд тэрнээсээ гадна би бас энэ удаа бас Монголын гарааны бизнесийнхний маань одоо шилжилтийн бас нэг шинэ үе цаг эхэлж байгаа гэдгийг анзаарлаа. Хөөс хагарж байна.
аль талдаа, гарааны бизнесүүдийнхаа талдаа, хөрөнгө оруулалтын талдаа, капитал маркет талдаа, дэмжлэгийн бүтцийнхаа талдаа шинэ яамтай боллоо. Маш олон гоё хувьсан өөрчлөлт явагдаж байгаа. Манай StartGuy компани экосистемийн зураглалын шинийгээ бас энэ онд сая танилцуулсан байгаа. Тэгэхээр айгүй гоё бас юм Монголын гарааны бизнесүүдийн ийм цаг үеийн бас нэг шин цаг үеийн юм явж байна. Одоохондоо жоохон онцгүй олон оролцож байгаа хүмүүс айгүй хэцүү цаг үе. Гэхдээ нөгөө талдаа энэ нь өөрөө эрүүл болж байгаа цаг үе. Эдийн засгийн өөрийн одоо савлгааны нөгөө тийшээ өөрийгөө тэгшилж байгаа, өөрийгөө тэнцүүлж байгаа, эдгэж байгаа асуудлын нэг юм болов гэж харсан. Сэтгцийн одоо маш олон залуучууд, мундаг хүмүүс дүүрэн бүгдээрээ л эрч хүч дүүрэн Монголд байх нэг гоё юмч тэр байдаг. Залуучууд яахаргүй юм юм бүтээ, юм эвдлий, бодит хэрэгцээ байгаад байгаа. Тэр тэмцэл нь өөрөө мөрөөдөлтөй холбогдож ирэнгууд аюу гой тийм урагшаа чиглэсэн энерги маш их байдаг Монголд. Тэгэхээр тэрийг ингэж очирч мэдрээд хүмүүстэй уулзч үзээд ийм ч юм болж байна, тийм ч юм болж байна, ийм ч шин юм гарч ирж байна, тийм ч шин ийм ч юм оролдож үзэж байна гэж сонсоод ярилцаад явхад бол өстой үнэхээр гоё. Тэгэл дахиад адилхан буцаагаад надад өөрөө энэ юу харуулж юу гэж байна вэ гэхээр ирч хүч тэнхээ. Тэгээ энэтэй холбоотой нэг зүйлийг хэлчихэд тэгээ гадаад амьдардаг монголчууд маань би одоо ингээд Монголоос гадуур амьдраад эн чинь миний 7 дахь улс 20 хэдэн жил амьдарч байна баг. Тэрнээс ч илүү амьдарч байгаа 20 хэдэн жил. Тэгээ энэ хугацаанд хүмүүсийн надаас нэг асуудаг чи ингээд Монгол явах юм уу? Эсвэл чи яг хаана амьдрах юм бэ гэдэг асуулт дандаа асуудаг. Тэгээд миний хариулт дандаа ийм байсан. Тэгээд тийм хэвээр байгаа. Тэр юм гэсэн. Би нэг газар амьдрах ямар ч шаардлагагүй. Өнөөдөр надад байгаа нэг азтай боломж чи юу юм гэхээр би 2-3 газар жилийнхаа өөрийнхөө цагийг, энерги, анхаарлаа зарцуулаад хуваарлах боломж байдаг. Би одоо ингээ Англид ажиллаж амьдардаг хүн ч гэсэн Монголд ном хэвлээд явж болж байна. Би Англид амьдардаг хүн ч гэсэн Монгол би 2-3 компанийгаа удирдаад ажиллаа, шин зүйлийг бүтээгээд явж байна. Гэдэгтэйгээ адилхан Монгол гадаад байгаа монголчууд маань хэрвээ Монголтойгоо холбогдож янз бүрийн юм хийж эхлэе, юм үүсгэлцэж эхлэе, өөрийн байж чадах хэмжээгээр хувь нэмэр нийгэмд оруулж эхлэе гэвэл боломж бүрэн байгаа. Тэгээ танаас тэглэний төлөөгээ 7 хоног 40 цаг шаардлагагүй. Та өнөөдөр энэ Монголын гадаад байгаа монголчууд маань үнэхээр яг сэтгэлээрээ хөдлөгдөөд Монгол руугаа нэг 7 хоногт 1 цаг, 2 цаг зарцуулахад хүртэл тэр их гоё үзэж харсан мэдлэг, сургамж, өөр үзэл бодлоо буцаагаад хөрөнгө оруулах бүрэн боломж байгаа. Тэгээ нөгөө талд нь тантай ажиллахад бэлэн магадгүй тийм олоход амархан биш байгаа ч гэсэн тантай ажиллахад бэлэн ирч хүчтэй, энергитэй зөв хүмүүс Монголд бас зөндөө байгаа. Тэд нартай холбогдоод өөрийнхөө хүсэл мөрөөдөл, сонирхол, чадвараараа дамжуулаад зөв хүнтэйгээ холбогдоод Монголд маш олон зүйл дээр одоо ч гэсэн зайнаас оролцож болох ийм гоё боломж байдаг шүү, байгаа шүү гэдгийг би бас сануулмаар байна. Тэгэхгүй бол хүмүүс zero sum юм шиг өөрөөр хэлбэл нэг бол очиж тэнцээ юм хийн, үгүй бол эндээ ингэж хол байна гэсэн ийм нэг техник байдлаар ингээ харах гадаг, харцагаан байдлаар харах гадаг тийм байх юусаа албагүй. Өнөөгийн нийгэм биднэрт байгаа Аз бол хаанаас хизээч хувь нэмэр оруулаад оролцох боломжтой. Тэгээ тэрнтэй холбоотой нэг зүйл гэвэл бид нар сая би бас нэг очсон шилтгаан би одоо Монголд өөрөө 10 жилийн ихээр ажиллаж байгаа. Хамтрагчтайгаа хамтраад, Пуча гэдэг хамтрагчтайгаа хамтраад тэгээ бид хоёр 10 жилийн сургууль боловсрал би урд нь Монголд их сургууль ажиллаж үзчихсэн. Аюу олон юм сурсан. Үнэхээр миний утга учиртай ажлуудын нэг байсан. Тэгээ сургууль руу шилжиж байгаа. Сургууль руу шилжснээрээ миний нөгөө яриад байдаг минд компаниараа хийж байгаа. Хүнийг эрүүл амьдралын хэм маягтай болгох, өөрийгөө мастерлах чадвартай болгох, сурах аргаа сурсан хувь хүн магадгүй бүр Renaissance гэж ярьдаг тэр цаг үеийнх шиг тийм олон талт мэдлэг чадвартай амьдралд гоё юм эргээр хандж чаддаг тийм хүнийг бий болгох ажлаа үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Энэ бол угаасаа миний насны ажил. Хүнийг амар мэнд байлгах, эрүүл мэнд байлгах, тэгээд буцаагаад нийгэмдээ болон бусдад инэрэнгүү байдлаар ханддаг тийм хүнийг бий болгох гэдэг бол миний амьдралын зорилго. Тэгвэл тэрийгээ би өнөөдөр бага нас руу арай шилжиж эхэлж байна, тийм ээ. Бид нар 13, 14, 15, 16, 17, 18 насны хүүхдүүдэд чиглэсэн хувийн сургуулийг үүсгэж эхэлж байгаа. Тэгээ сургууль маань энэ оны 9 сард анхны ангийнхаа эсэлтийг авна. Бид нар маш болгоомжтойгоор маш багаар явах болно. Тэгээд энэ 100 болохоор 7 дугаар сард бид нар анхны 2-7 хоногийн
зуны цуслангаа ажиллуулна summer camp. Тэгээд тэрнийхээ ажил бид нар одоо орцсон явж байгаа. Бид нар энэ үеэр амьдралын чадваруудыг 14 хоногт багтааж өгсөн. Аюу гоё тэр хүүхдийг өөртөө ихтэй болгох, өөрийгөө таних, ээж аав гэр бүлийнхэнд харилцаж сурах. Тэгээ цаашлаад тэгснээрээ магадгүй өөртөө ихтэй болсон хүүхд маань мөрөөдлөө зөв хийж сурах, мөрөөдөлтэй болох, тэгээ тийшээгээ тийм ирч хүчтэй болох иймэрхүү зүйлийг суулгах зорилттой анхны 14 хоногийн кампа тэрэлжид энэ 100 хийн. Тэгээд тэрэнд нэг ойролцоогоор 50-аас 60 хүүхд оролцуулах жаа. Тэгээд араас нь 9 дугаар сарда сургуулийнхаа анхны эсэлтийг авах. Ийм гоё юмыг бас хийхэр болсон байгаа. Тэгээд энэ дээр одоо би бас бөөн ирч хүчээр дүүрэн алхад бэлэн шинээр ингээд шинэ юм эхэлж байгаа. Да аюу баяртай байна. Тэгээ энэ ингээд миний бодвол дахиад л одоо энэ маань одоо 8-аас 10 жилийн юм болно бах гэж бодож байна. Дор хаяж. Тэгээд тэгтээ утга учир бүхий. Тэгээд аяанда сургуулийнхаа цар хүрээгийн болон ангаа нэмэн зөвхөн хүүхдүүдэд зориулсан биш, корпорациудад зориулсан зүйлүүдийг бид нар одоо бэлтгэсэн ярьж байна. Томчууд руу чиглэсэн их сургуулийн горим руу ч гэсэн орно. Энэ бол угаасаа боловсрал гэдэг бол миний passion, манай ээж хүн багш хүн байсан, би өөрөө багш хүн. Тэгэхээр энэ чиглэл рүү ингэж бас Монгол явж орохоорс. Тэр ийм голон тэг би ингээд бас зөндөө олон гоё энэ 80 хүнтэй уулзах тоолондоо бид нар боломж, мөрөөдөл хийх юм ямар их байгааг олж харж байна. Тэгээ хийх юмнуудын зөндөө их гоё юм суурь тавигдсан. Би өмнө нь ярьжсэн хүн нэг юм нэг жил болгоно нэг ийм цэгүүд байдаг юм байна. Зарим цэгтээ бид нар амьдралаа жоохон зохион байгуулалтанд оруулах гэж үгүй гэж юмд хэлдэг цаг. Юмаа нарийсгадаг цаг ба. Зарим жилүүд нь ирч хүч тэнхээ чин цэнэглэгдэж эхлээд тэгээд өнөөдөр дайрахыг гэвэл өргөн болж хэлдэг буюу юмнууд руу шин санаанууд руу yes гэж хэлдэг. Энэ бол миний би хэлжсэн урд нь 24 он бол миний өөрийгөө шахсан, дараачийн юмыг хийж үтсэн, дараачийн хувилбар руугаа хүчтэй шилжилт хөдөлгөөнийг хийж чадсан, амьдралд олон шин зүйлийг дуршиж үзэх, эрсдэл авах жил байгаа. Тэгээ тэр ч утгаараа би энэ жил маш олон зүйл хийж байгаа. Тэгээ яхахгүй олон зүйл маань Монголтойгоо холбоотой гэдэг утгаараа саяны аялал ийм утга учир бүхий ийм гоё аялал болоод ирлээ. За өнөөдрийнхөө подкастыг би энэ талаар ярилцъя гэж бодсон. Нэг талаасаа зүгээр л миний болсон явдлын тухай ярьж байгаа боловч нөгөө талдаа би бас энэ буцаагаад үзэж байгаа хүмүүстэй ирч хүчийн нэрэг, урам зориг өгөх болов гэж найж байна. Тэгээ тэнцэнээс ажиглагдсан хэдэн зүйлүүд байна. Тэрийг ойлгосон баг гэж найж байна. Подкастын сэдв таалагдсан үгүй юу? Комментиг бичээрэй. Тэгээд та энэ комментигт бас ер нь Око подкастаа нэг иймэрхүү чиглэлээр яриараа энэ төр гэж саналууд хэлэх юм бол би тэрийг дандаа уншдаг шүү. Тэгээд тэр нь миний ирээдүйн дараагийн сэдвийн сонголтонд аягүй нөлөөлдөг байгаад байгаа шүү. Миний видеог анх удаага, подкастыг анх удаага сонсож байгаа subscribe хийхээ битгий мартаарай. Подкаст бүх платформ дээр байгаа шүү тийм ээ. Podio, Apple дээр байгаа, Android дээр байгаа, Spotify дээр байгаа. Тэгэхээр өөрөөхөө хаан сонсч тэргээр үзэж болно. YouTube дээр манай багийн зүгээс 7 хоног болгон 3-аас 4 видео оруулж байгаа ш. Номны танилцуулга. Надад нэг асуулт байна. Кофетэй бодол гэх мэт. Тэгээ тэр болгоны үзье гэвэл subscribe хийгээ битгий мартаарай. Энэ видео таалагдсан бол лайк дараарай. Тэгээд л дараагийн видеоор уулзцгаая. Баялаар өдрөг байцгаагаарай.